За сайн бацгаанууд та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. За сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгуул маань улс орон даяар 2016 оны 10 сарын 19-ний өдөр болж өнгөрлөө. За энэхүү сонгуулиуд Орногоо аймаг бол бас сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж нийт 70 хэсэгтэр зохион байгуулсан санал хураалт маань бол 50-аас дээш хувийн эрсдэлтэйгээр сонгогчид маань эрс сайтаа оролцож сонгуулийн бүх тойрогт бол сонгуулийн санал хураалт хүчинтэй явагдлаа. Нийт сонгогчдын нэрийн жагсаалтанд 41596 сонгогч бүртгэгдсэнээс 24763 сонгогч бол саналаа өгч сонгогчдын эрс бол 59.5% байна. Дундаж ирсэн. За үүнээс нийт сонгогчдын бол 11515 нь эрэгтэй, 13248 нь эмэгтэй ийм сонгогчид бол санал хураалтанд оролцсон байна. За 14 сумаас онцолж хэлэх юм бол хамгийн өндөр эрсдэлтэй бол Хөвсгөл сум байлаа. За Хөвсгөл сум маань бол сонгуул 75.9% эрсдэлтэйгээр оролцлоо. За Замун үд сум маань бол 53.8% эрсдэлтэйгээр гэсэн хамгийн өндөр болон бага эрсдэлийг та бүхэн танилцуулъя. За санал хураалтын энэ зохион байгуулалтын үйл ажиллагаанд бол манай төрийн албан агчид бол бас сайн зохион байгуулалтаар ажилласны үндсэн дээр бол эдгээр сонгуулиуд маань бол нэмэлт санал хураалт явуулахгүйгээр бас ингэж зохион байгуулсанд бол бид баяртай байна. За сонгуулийнхаа санал хураалтын намуудын авсан суудлын дүнг та бүхэнд танилцуулъя. За нийт 14 суманд бол 272 мандатын төлөө 2 нам 14 бие даагч нийт 512 хүн бол өрсөлдсөн байгаа. За би та бүхэнд сум болгоноор бол дүнг танилцуулъя. За Айраг сумын хувьд бол нийт 21 мандаттай. За үүнээс Монгол Ардын нам 5, Ардчилсан нам 16. За ингээд үүнээс бол эрэгтэй 14, эмэгтэй 7 нэр дэвшигч бол иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдох болсон ангаад байна. За Алтан ширээ суманд бол нийт 15 мандатаас Монгол Ардын нам 14, Ардчилсан нам 1. За үүнээс эрэгтэй 8, эмэгтэй 7 хүн байна. За Далан жаргалан сум нь нийт 21 мандаттай. Үүнээс бол Монгол Ардын нам 11, Ардчилсан нам 9 суудал аваад байна. За Далан жаргалан сумын 4-р баг буюу Цомог баг 532 дугаар хэсэгт бол мандатын тоонд орох сүүлчийн 2 хүн нь санал хураалтын дүн тэнцсэн учраас энэхүү тойрогт дахин санал хураалт явуулахын нөхцөл байдал үүсээд байна. За энэхүү баг маань бол 3 мандаттай. Өөрөөр хэлбэл 3 дугаар хүн 4 дугаар хүнээ авсан саналын тоо бол тэнцсэний улмаас дахин санал хураалт явуулнаа. За Дэлгэрэх сум бол Монгол нийт бол 15 мандаттай. Үүнээс бол Монгол Ардын нам 6, Ардчилсан нам 9 суудлыг авсан байна. За Ихэд сум бол нийт 21 мандаттай. Үүнээс Монгол Ардын нам 13, Ардчилсан нам 8 суудлыг авсан байна. За Мандах сум бол нийт 15 мандаттай. Үүнээс Монгол Ардын нам 9, Ардчилсан нам 6 суудлыг авсан байна. За Өргөн сум бол 15 мандаттай. Үүнээс Монгол Ардын нам 10, Ардчилсан нам 5 суудлыг бол авсан байна. За Сайхан Талаан сум бол 15 мандаттай. Үүнээс Монгол Ардын нам 2, Ардчилсан нам 13 суудлыг бол авсан байна. За Улаанбаатар сум бол 15 мандатаас Монгол Ардын нам 12, Ардчилсан нам 3 суудлыг авсан байна. За Хатан булаг сум маань бол 21 мандаттай. Үүнээс Монгол Ардын нам 13, Ардчилсан нам 2 мандатыг авсан. За мөн бие даагчид бол 5 суудал авсан байгаа. За үүн дээр бол бас Хатан булаг сумын 2 дугаар баг, Эргэл багт буюу 568 дугаар хэсэгт 3 мандатын бол 3 дахь 4 дахь хүн бас авсан санал нь бол тэнцсэн учраас дахин сонгуул явуулах, дахин санал хураалт явуулахын нөхцөл байдал үүсэж байна. За Хөвсгөл сум бол 15 мандаттай. Үүнээс Монгол Ардын нам 13, Ардчилсан нам 2 суудлыг авсан байна. За Эрдэнэ сум бол 21 мандаттай. 21 үлээ Монгол Ардын нам байгаа. Яг гэвэл бас Ардчилсан намаас бол нэр дэвшигчид оролцоогүй гэдгийг та бүхэн мэдж байгаа. За Сайн Шанд сумын 31 мандатаас 31 Монгол Ардын нам 31 суудлыг авсан байна. За Замун үдэд мөн 31 мандатаас Монгол Ардын нам 31 суудлыг мөн авсан байна. За ингээд нийт
аймгийн хэмжээний дүнгээр бол 272 мандатын 270 нь болол нэр дэвшигчд нь бол хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчд бол одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгох болцлыг бол хангаад байна. Ингээд үлдсэн одоо 2 тойрог далан жаргалан болон Хатан булаг сумын одоо нэг баг дээр бол тус бүр дахин санал хураалт явуулнаа. За дахин санал хураалт гэдэг маань бол яг тухайн хоёр хүн санал тэнцсэн хоёр хүн дээрээ тухайн багийн сонгогчдыг бол дахин санал хураалтанд одоо урьж оролцуулж хамгийн өндөр одоо санал авсан үнийг нь бол тухайн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцохоор ийм санал хураалтыг бол зохион байгуулж одоо нэг 10 хоногийн дотор энэ зохион байгуулах одоо сонгуулийг зохион байгуулахаар бид хүн бол төлөвлөд байна.